Эрхэмсэг ноёд хадагтай нараа аимшигын биш дуугүй зуралд тавтай морил. Өнөө шөнө бид Оросын телевизийн алдартай бүтээлүүдийн нэг болох Маша Медведь зурлалын талаар ярилцах болно. Та духлан сууж, таалан сойрох нь уу? Энэ бол Новембер. 2009 оны 1 сарын 7-ны өдөр Оросын карусел суугаар Маша Бавга гэх нэртэй 26 анги бүх анимашн гарч эхэлсэн байдаг. Уг анимашнд Маша гэхээс ахлахгүй охин ой амьтад болон сайн найз Бавга хамтаар өдөр хоногийг тун хөгжилтэйгээр өнгөрүүлж байгаа талаар өгүүлдэг. Тус зурлал нь тухайн үеийн хүүхэд залуучуудын дунд богино хугацаанд танигдаж маш алдартай болж чадсан гэдэг. 2009 оноос эхлэлтэй энэхүү анимашн нь 2018 онд сүүлийн бүлгээ засах талаар яригдж байсан хэдий ч одоо хүртэл ганц нэг ангийг олон орны хүүхэд багчуудад зориулан хийсээр байгаач. Одоогийн байдлаар нийт 4 бүлэг 90 гаруй ангийг бүтээж чадсан байна. Дан ганц телевизийн зурвалж биш, сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан зөв хүмүүжлийн хөгжлийн сургалтууд, видео тоглоом, чихмэл, харшил өгөхгүй материалаар янз бүрийн тоглоомуудыг үйлдвэрлэдэг гин. Гэсэн хэдий ч юм болгон хоёр талтай. Эргээр хүлээж авдаг нэг тал байхад сүргээр боддог хүмүүс ч бас бий. Маша Бавга зурлалын эхний анги. Тэд хэрхэн танилцсан бэ? Энэхүү анги дээр Машагийн гэрээ хажуугаар галтерэг өнгөрч дуусгаад Маша охин гэрээсээ маш жаргалтайгаар гарч ирдэг. Тэдний гэрийн дижээвэр амьтад охиноос ухаан жолоогүй айж нуугддаг бөгөөд үүнээс болоод Маша ойн гүн рүү ордог. Санаандгүй байдлаар зүгийн сүрэгт хөөгдөж Бавгаан гэрийг буулгаж нураах бөгөөд ууралсан Бавга охин айлгах гэж архирах боловч охинд нөлөөлж чаддаггүй. Аргаа барсан Бавга ойн гүнд Маша охиныг үлдээж орхино. Гэвч шөнө орой болоход Бавгаан санаа зовж Маша охиныг авах гэж хам хүм гүйж байхдаа чоны амийг шалгаж байгаа хэсэг. Энэ хэсгээс бид араатай амьтан хүн иддэг гэх механик энэхүү хүүхэлдэйн дээр ч гэсэн үйлчлдэг болохыг ойлгоно. Тэгвэл яагаад Бавга Машаг эзэнгүй вэ? Учир нь уран бүтээлч нар Миша Бавгаг урд нь циркэд ажиллаж байсан гэдэг санааг тодруулснаар энэ асуулт хариулттай болдог. Ойгоос Маша охиныг олж чадлагүй гэртээ ирэхэд нь Маша хэдийнэ тэдний дэрчгсэн байдгаас гадна галт тэрэгний сигнал дуугарснаар Бавга Маша гэрт нь өргөж өгдөг. Миний бодлоор энэ галт тэрэгэнд Машагийн ээж аав сууж ажилдаа явдаг юм байна да гэсэн бодолтой үлдсэн хэдий ч дараагийн ангиуд тэр Маша охины ээж аав гэхээр дөрөв тогт үзэгдэхгүй гэж үзвэл 4-5 насны жаахан охин төмөр замын гарамны хажууд ганцаараа амьдардаг. Бүр дээр нь хуурай газрын хамгийн аюултай амьтдын нэг болох Бавгаан гэрт ирж оцсон шигээ өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь улам бүр аимшигтай болгодог. Гүй яах вэ? Зүгээр л хүүхэлдэйн кино гэдэг талаас нь хөнгөн хумгаа хандаж болох ч гэлээ бидний сониуч зан зүгээр байхгүй шүү дээ. Зурлалын туршид Бавгаанаас гадна Чон, Панда, Бар мөн Мишагийн найз охин нь булаахж оролдог хар Бавга гэд олон махчин амьтад гардгаас ах トゥ Чоннууд Машаг идэх гэж байгаад Бавгаан хөргөгчийг харснаар Машаг хөргөгчөн дэх махаар сойлно гэх үзэгдэлж гардаг. Тэр битгий өвлийн уйлралд ичиж байгаа Бавгаан гэрт орж түүний амар тайван байдлыг алдагдуулж байгаа эсгүүдж багтдаг. Юу гэж хэлэх байгааг минь та ойлгож байгаа бах. 19-р зуунаас гаралтай Маша Медведь гэх ижил нэрт ардын үлгэр олон зууны туршид өөрчлөгдөж Маша Бавга анимашн болтлоо үргэлжилсэн гэж таамагладаг. Энэхүү үлгэрт Маша гэх нэртэй охин эмээ өвөөгийн хамтаар эртээ урдын цагт амьдарч байгаад нэг өдөр жимсэнд явахаар болдог. Тэгээд ойд дөрнө. Тэгээд ойгоос нэг байшин олно. Тэр нь Бавгаан байшин байсныг мэдээгүй. Бавга гэртээ хурж ирээд Маша гэрээ ажил хоол унд хийхийг шаардна. Хэдэн өдөр өнгөрсний дараа Маша эмээ өвөөдөө бэлэг өгмөр байна гэж Бавгаагаас гуйна. Харин Бавга чамайг гадагшаа гаргахгүй, оронд нь би авааж зүгчгөөд ирийг гин. Охин торох дүүрэн хуушур харж өгөөд яасан ч хуушурнаас идэж болохгүй шүү гэж сануулад өөрөө торхон цэмхэн нуугдчихна. Бавга өвөө эмээгийнхээ гэрт очиж хуушураа өөх гэтэл хотож нохтод хөөгцснөөр үлгэр амар сайхандаа жаргадаг. Баттай их сурвалжаас биш ч гэлээ уг үлгэр өөр нэг түүхээс санаа авсан гэдэг худлаараа байдаг. 1990-ад оны сүүл Оросын нэг жижигхэн тосгонд нэгэн охин аав ээжийн хамтаар амьдран суудаг байв. Тэр охиныг Маша гэдэг байсан бөгөөд тэрээр маш сэргэлэн иршүүд дэггүй зантай болж өсөж дөрнөв. Нэгэн удаа Маша охин ойлоо мод үхээр явсан хэдий ч гэртээ эргэж ирсэнгүй. Олон хүн ирэл хайгуул болсон ч олж чадаагүй бөгөөд удалгүй ойн гүн ганцаараа амьдардаг анчин тосгонд ирэхдээ Маша охины ээж аавтай тааралдан тэднээс босон зүйлсийг сонсож мөн тэдний гэрийн ойролцоо жоохоо охины орлох туу сонсогдсон гэдэг талаараа хэлдэг. Анчин ч охиныг олж өгөхөр болж хэдэн хоног өнгөрсөн хэдий ч анчин ч бас ор сураггүй алга болсноор энэ гэрийг нэлээд газар авч эхлэв
хэлв. Эрлийн багийнхан ойн цорхоод барилах дүнзэн байшинд очиж шалгатал гартаа ягаан туу затгсан залуу нүүрнийхээ арсыг уулуулсан байдалтай олдсноор ичиж амжаагүй баавгаан дайралт болгон тогтоогдож хэсэг хугацаанд хөл хорионд орсон гэдэг. Тосгоныхон тусаагоос шөнө орон цагаар буун чимээ болон инээжүү охины цуурай сонсогддог гэж худал цуурдаг байсан бөгөөд зарим талаараа анчин өөрөө л ичиж байсан баавгаг сэрэж уурыг нүргсэн шүү дээ. Хоморгонд нь гимгүү охин өртчихлөө гэж хаалгалж байсан гэдэг. Дэлхийд дунджаар жил бүр 40-50 гаруй хүн баавгаан алдаханд өртдөг гэх судалгаа байдаг бөгөөд энэ дунд жаахан охин баавгааны алдаханд өртлөө гэсэн мэдээлэл маш ховор байдаг. Тэгэхээр Маша баавгаа бол байдгал нэг жирийн хүүхэлтэй кино юм. Энэ үрдэл үзсэн танд маш их баярлалаа. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe тарахаа битгий мартаарай. Үүнтэй ижил төстэй контент үзмээр байвал November 1 Telecommunication channel-ыг сонгоорой. Дахин нэг гайхалтай шөнө эргэн уулзтлаа. Түр баяртай.